За 2025 оны байдлаар ингээ харахаар өрхийн дундаж зарлага 2.8 сая 2 сая 850 мянга өрхийн дундаж орлого нь 2 сая 800 байхгүй. Тэгээ энэ юу гэхээр орлого зарлага хоёр нь зөрчсөн байна гэсэн үг. Орлогоосоо их зарлагтай байна гэсэн үг. Тэгэхээр яад их хүн зээл авна. Тэгээ зээлээс зээлийн оронд иргэдний явчихна. Бидний яг энэ ганц гол энэ санаа бол уг нь одоо энэ хивнээд байгаа хүн амын орлого хатамтар нэг өв болгоод төрүүлд иргэд төлдөж байгаа мөнгө чинь буцаад зах зээлд нийлүүлдэг шүү дээ. Буцаад зах зээлд нийлүүлдэг байхгүй. Зах зээлд буцаад нийлүүлдэг явахаар эн чинь худалдаа авалтаа дэмжин, үйл ажиллагаагаа дэмжин, одоо мөнгө урсгалаа дэмжин ингээд эдийн засгийн талаас нь ингээд бид нэр эрийг үр дүнгууд нь хармаар байгаа юм. Одоо миний олсоор энд ингээд Наранбаатар дарга байх шиг байна. Одоо Төсвийн байнгын оронд ардын намаас 15 хүн байдаг. 3 хүн байгаа байхгүй. Дандаа ардс намынхан байгаад байгаа. Тэгээд засагт хамтарсан хүн нам нь байхгүй, эзэн байхгүй, үндэсний эвсэл нь байхгүй. Ардын намаа дагаа бүгдээрээ гараа авчихсан. Тэгээ бид нар юу гэхээр уг нь чи иргэдийнхэн бодит орлого яаж нэмэгдүүлэх үү гэдэг бодол санааг яриад байгаа шүү дээ. Засгийн газрын үндсэн чиглэлүүд бол яаж иргэдээ сайхан амьдруулах вэ шүү дээ. Тэр яаж тамлан зовоох вэ биш байхгүй юу? Яаж бүгдийг хүн амгах вэ биш. Яаж харамд нь илүү орлогыг нэмэгдүүлж өгөх юм бэ гэдэг үндсэн бодлоготой байх шүү дээ. Уг нь гол зорилго нь. Тэгээ орлого зарлага нь ингээд зөрчсөн. Тэгээ нөгөө талаас ингээд харахаар нийт аж ахуйн нэгж одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд чинь бараг 90%. Бараг 95 мянган орчим нэгээс үсэн ажилтнтай байгаа. Энэ юу гэхээр жижиг дунд үйлдвэрлэл дээр л бид нар тогтож гин гэсэн үг. Үйлчлэгэн дээр бизнес эрхэлж гин гэсэн үг. Нөгөө талдаа 10 хүртэлх ажилтдаг компаниудын дундад цалин хамгийн бага байгаа. Дунд чинь 1.8 сая байгаа. 200-аас дээш ажилтдаг компаниуд дунд цалин 2 дахин өндөр байгаа. Тэгээ бид нар нийт аж ахуйн нэгж эрхэлж байгаа аж ахуйн чинь 90%. Буюу нийт ажиллаж байгаа хүн чинь 90% нь хамгийн бага цалингаар дунджаар цалин аваад энэ орлогыг яагаад дэмжих тухай юм бодлого байхгүй энэ эсрүүцээ сууцгаагаад байгаа. Харманд нь 90 мянган төгрөг илүү үлдээч л та. Улсын төсвийн зарлага болоод хэн нэг сай дарга нар тэр мөнгөний үржижснээс хүүхдүүдээ ясна 3 жил мах аваад өчгөлтэй юм чи. Бид нар ингээд тэтэрхий бас ингээд олон жил засгалчаараа яа гэм мэдгүй амьдралаас тасраад идэм үү. Юунуудаа бас ингээд орлого зарлага бодтоор хармаар байгаа юм. Тэгээ бид нар яаж татврын бааз сураа нэмэгдүүлэх юм, яаж татвар төлөгчдийг олон болгох юм гэж бодлого бодох ёстой байтал. Нэг үйл ажиллагаа явуулж байгаа тэр 90 мянган аж ахуйн нэгжүүдийг яаж дампууруулж болох уу гэдэг ийм хахир хүйтэн бодлого явуулаад байгаа байхгүй. Хүн амын орлогын албан аавна, нийгмийн даатгал шимтгэл аавна, нийслэл худалдаа авалтын татвар аавна. Тэгээд дээр нь янз бүрийн торгуулт төлнө. Тэгээ чи иргэд нь харамд нөлдөх мөнгө үлдэхгүй шүү дээ. Энийг л жоохон нэмэгдүүлээ гэдэг юм шүү дээ. Тэгээ манайхан энэ дээр нэг дэмжээд нэг саналаа өгчөөж энэ чинь 2 3 дахин хилцүүл явна. Энэ олон нийт бас энэ хөрөх хэрэгтэй байгаа юм.